Галзуу анимашн сувагтан тавтай морилцгоо. За, энэ удаад буруу та нартан нэг галзуу хөрхэн анимашныг ярьж өгөхөр шийдлээ. Ямар анимашн гэхээр 2005 онд гарсан Robots. Борогийнх нь ярьж өгөхөр сонгосон энэ галзуу анимашн та нарт таалагдана гэдэгт итгэлтэй байна. Үнэхээр сонирхолтой галзуу хөрхэн анимашн байгаа. Жохон хуучных ч гэсэн үнэхээр галзуу гэж. За тэгэхээр буруу энэ галзуу хөрхэн анимашныг цэвэр шоколадын чумаг шаржигнан ботрох жигнэмгийн төгс цогцол үлгэр бискримтэй хамтран хүргэж байгаа билээ. Тэгэхээр та нар маань найзтайгаа хамт үлгэр бискримийг хуваагаад идээд үзээрэй. Үнэхээр галзуу байх болно. Та нар маань тэгээд саба дараагүй бол саба дардсан бол лайк дарахтал болоо явчих байгаа юм. Бас галзуу анимашн сувгийг мэдэхгүй хэн нэгэндээ шеэрлэж болох юм. За тэгээд хэдүүлээ энэ галзуу хөрхэн анимашны тайлбартаа орцгоё. За роботуудын Rivet хотод төрөл бүрийн роботууд ив найрамдалтайгаар аж төрөн амьдардаг байжээ. Тэр өдөр Rivet хотын иргэдийн хувьд жирийн нэг өдөр байсан бол Herb Copperbottom-ийн хувьд маш онцгой өдөр байлаа. Herb дэлгүүрээс бөөн баяр хөөр болоод гарч ирээд тааралдсан робот бүртээ би удахгүй болно. Эхнэр маань сая надад хэллээ гэж бахархалтай нараггүй заарлаж явна. Herb-ийг гэртээ ирэхэд хүүхдийн хүргэлт айл хэдийн ирчихсэн гэдгийг эхнэр Лидия нь хэлнэ. Хэдийгээр хүүхдээ ирэхэд хамт байж чадаагүй ч хүүхдээ өгсрөх үйл явц өөрөө хамгийн аз жаргалтай мөч байлаа. Ингээд тэд хамтдаа хүүхдээ өгсөрч 12 цаг ноцолдсны эцэст нэгэн бяцхан родны хүү ээжийнхээ гар дээр ирнэ. Гэтэл хүүгийнх нь эд ангиудаас нэг эд анги үлдсэн байгааг Herb анзаарлаа. Хоёулаа хүүтэй болцгоё гэсэн баха. Ингээд Лидияг толгойд өгөхөд Herb алхаар цохиж тэр хэсгийг родны хүүд суулгасанд эвгүүцсэн хүү гэнт чангаар хуйллаа. Ингээд Herb Лидия хоёр бяцхан хүүгээ өсгөх гэж хөглж өгнө. Явцын дунд тэд хүүхдээ асарч уйлах үед дууг нь сулруулж хүртэл сурчээ. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр родны хүү чаажмаар өсч толнин хөлд орж эхэлнэ. Робот хүүхдүүд жижиг дугуйн тусламжтайгаар хөлд орж алхаж сурдаг байж. Хүүгээ өсч томрох үед Herb Лидия хоёр наснд нь тохирсон өсөлтийн эд ангиудыг авчирч сольж өгдөг байж. Тэдний гэр бүл тиймч боломжтой айл биш учраас хамаатан садан үеэлийнхээ хэрглэж байсан хуучин эд ангиудыг дамжуулаад хэрэглэнэ. Гялалдсан шин биш хуучин эд анги ирсэнд родны хүү жаахан сэтгэл дундуур байлаа. Ээж нь эдгээр зүйлс нь үеэлээс нь ирсэн хуучин эд анги удахгүй чамд багдчих юм чинь төр хугацаанд л хэрэглэхэд болно гэж тайлбарлана. Мэдээж хэрэг өөр роботоос ирсэн болохоор өөрт нь таарахгүй нилээд томдсон байлаа. Гэсэн ч эд ангиг сольж өмсөд родны аргыг нь олоод гудамжаар эв хавгүй алхаж эхэлнэ. Нэг өдөр тэдний хотын гудамжаар сүрлэг парад явж өнгөрсөнд аав нь родны хүүг мөрөн дээрээ суулгаад хотынхон баярын жагсаалыг үзэцгэлээ. Хүү тэнгэрт хөөрөх том бөмбөлгийг хараад гайхаж хэн болохыг асуулаа. Тэр бол Big Whale. Тэр робот бүрийн амьдралыг сайхан болгодог дэлхийн хамгийн агуу зохион бүтээгч робот. Тийм гэж юу? Тэгвэл аваа та юу хийдэг юм бэ? Аав нь маш том мөрөөдлийн зоогийн газарт ажилладаг юм да. Аав нь аяг таваг угаагч. Тэр өдрөөс хойш родны зурагтаар Big Whale-ийн шоуг сонирхон үзэх болжээ. Нэг өрөө родны аавтайгаа хамт зурагт үзэж угаад Big Whale шоуны зочноор оролцож угаатад таарлаа. Тэр өөрийн үйлдвэрээ танилцуулж шин санааг үргэлж дэмждэг тухайга ярина. Хаалга хаан гэдэг бол сайхан санаануудыг хааж байна гэсэн үг. Харин манай үйлдвэрийн үүд хаалга үргэлж нээлттэй байдаг. Энэ үг родныгийн зүрхэнд хүрч яг л өөрт нь хандаж хэлж байгаа юм шиг хүлээж авлаа. Тиймээс хөө янз бүрийн зүйл зохион бүтээж туршиж эхэлнэ. Улмаар бүтээлт санаа төрхийн тулд эргэн тойрноо сайн ажиглаж хэнд ямар хэрэгцээ байгааг олж харах ёстой болохыг родны ойлгоно. Энэ үеэр аав нь ажилласаа ядарч орж ирээд буудан дээрээ унтчлаа. Ядарсан аавыгаа харсан родны зохион бүтээх зүйлийнхээ санааг олж нэг сандруу робот бүтээж чадлаа. Нэг өдөр аав ээж нь гаднаас орж ирээд 12 нас хүрч байгаа хүүдээ үеэлээс нь ирүүлсэн хуучин эд ангиудыг авчирснаа хэлнэ. Гэтэл энэ удаад охины эд анги ирсэн байж таарлаа. Тэр цагаас хойш хэдэн жил өнгөрч родны сургуулийн амжилттай төгсөж аавынхаа ажилд туслан зоогийн газарт нь цуг ажиллах болж. Нэг өдөр тэр тавг зөөж явахдаа аав нь эвдэрсэн эд анги өөрөө нааж байгааг хараад сэтгэл нь их өвдлөө.
Ингээд аавынхаа ажлыг хөнгөвчлөхөөр Wonderbot гэх жижиг робот зохион бүтээсэн гэдгээ аавдаа хэлээд тэрнийг туршиж үзхийг хүсдэг. Тэгсэн Wonderbot робот аяг тавгуудыг хурдан шаламгай гихч угааж бүх ажлыг хормын дотор л гүйцэтгэсэнд тэд их гайхлаа. Гэвч энэ үеэр гинт тэр цоогийн газрын босс Ганк ороод ирнэ. Тэр Wonderbot-ыг хараад гайхаж чанга дуугаар "Энэ юу болоод байна?" гэж загинсанд Wonderbot сандарч галтгоонд эмх замбараагүй байдал үүсгэж бөөн хэрэг тарж өрхөнө. Тэгсэн өнөөх босс нь дэлбэртлээ хуурлаж алах шүүрч аваад Wonderbot-ыг барьж авах гээд хөөлөө. Роднич сандарч "Болохгүй" гэд хөлнөөсөн зуртал Ганк тээглээд эрчээрэ хоолны хогийн сав руу унаад дүүрэн хар шингэн болчихлоо. Ууралж багтарсан босс Хэрбас асууна. "Энэ чиний хүү юм уу?" "Тийм ээ эрхмээ. Миний хүү гайхамшигтай зохион бүтээгч." "Зохион бүтээгч гинэ. Чи зохион бүтээгч биш. Чи бол зүгээр л нэг муу аяг угаагчийн хүү. Тэгэл болоо. За юу?" Энэ үг Роднигийн сэтгэлд хүчтэй нөлөөлж илүү том хот болох робот хот руу явахаар шийдээд шууд галт тэрэгний буудлын дээр очлоо. Тэгээд нэг талын тасалбар авахгүй зогсож байтал эцэгийнхэн сандраад хүрээд ирлээ. Ээж нь тэрнийг балиулахыг оролдоно. "Чи чинь юу хийж байна? Юун явах вэ? Чи чинь хүүхдэрээ шүү дээ. Али гэртээ харцгаая. Би явах ёстой ээжээ. Би ажил хийж ноён Ганкд аавын төлөх ёстой өрийг дарах хэрэгтэй байна. Би зохион бүтээгч болно. Би гүйлдтэй уулзна. Аваа ээжээ. Би мөрөөдлөө дагаж илүү ихийг бүтээхийг хүсэж байна. Би залуудаа хөгжимчин болохыг мөрөөддөг байсан ч айцаасаа болж мөрөөдлөө орхисон. Хэрвээ дахиад боломж олдох юм бол мөрөөдөлдөө хүрэхээр тэмцэл байсан. Тийм болохоор миний хүү яв. Би гүйлдэг олж уулзаад хүсэл мөрөөдөлдөө хүр. Чи чадна." Ингээд аав нь хүүдээ нэг талын тасалбар авч өглөө. Ээж нь ч арга буюу Родныг явуулахар болж хүүгээ тэрвэрнэ. За ингээд Родны нисдэг галт тэргэнд суугаад робот хотыг зориод явлаа. За тэгээд робот хотод ирэхэд бүх зүйл тэрэнд хачирхалтай хол хөндий санагдана. Хинч тэрнийг тоож гарахгүй. Асуултанд нь хариулдаггүй. Зарим нь бүр тэрнийг мэхэлж мөнгө салгахыг оролдоно. Родны гудамжинд явж байгаа толгоондоо шрүүп цоолгож гэмтсэн ядарсан гуйлагчныг хараад өөрөвдөж мөнгө өгтөл харин өнөөх нь бүр тийм дүр товирсан лойверчин байж таарна. Родныг биг уэлдэн үйлдвэрт яаж очих талаар лавлж зам асуухт нь роботууд тоглоом хийж олигтой хариу өгдөгвэ. За тэгээд Родны бодолж төөрч янз бүрийн механизм дундуур явсаар нэг хачин бөмбөлөгт орж суусанд Пин Виллер нэртэй хуучин улаан роботтой дахиад тааралддаг. Тэгээд тамттай гарч шидэгдэж хотын дээгүүр эргэлдэж явсаар эцэст нь зорьсон газартаа ирлээ. Ингээд Родны биг уэлдэн үйлдвэрийн үүдэнд очиод хаалгачид өөрийгөө зохион бүтээгч гэж танилцууллаа. "Өршөөгөөрэй. Би хөөе. Чи зурагтын шоуны тим байна штэ. Хэн хаалгыг хааж хуу? Энэ хаалгыг хизээж хааж болохгүй зү? Би ноён биг уэлдтэй уулзах гэсэн. Чи тэрийг яагаад хурдхан хэлсэнгүй вэ? За, хаалгыг нээлээ шүү." Гэвч тэрнийг хаалгаар орох гэтэл хаалга хаагдчихлаа. Ингэж хоёр ч удаа тоглосныхоо дараа хаалгач тэрнийг ээлэглээд шооллоо. "Манайх шин зохион бүтээгчдийг хүлээж авдаггүй болсон. Чи 2 жилийн өмнө л ирэх байжтэй." Гэсэн ч Родны бууж өгсөнгүй. Wonderbot-оос зүгдэж үйлдвэрийн офисын цонхоор орохоор нийсч эхэлнэ. Энэ үеэр биг уэлдэн үйлдвэрийн шин захирал Ричид багийнхантайгаа хурал хийж байна. Ричид багийнхантаа биг уэлдэн бичлэгийг үзүүлж тэрнийг жирийн роботуудад ямар их санаа тавьдаг байсныг цаашаа ярьдаг. Гэвч одоо цаг өөр болсон учраас жирийн роботуудад эд анги хийж өгөөд ямар ч ашиггүй болсон. Энийгээ дагаад биг уэлдэж энд байх шаардлагагүй болсон гэдгийг удирдах зөвлөлийн гишүүдэд тайлбарлана. Тэгээд Ричид роботуудад зариулсан цоошин загварын эд анги танилцуулсанд бүгд баяр хүргэн алга таашцгаадаг. Энэ үеэр зөвлөлийн гишүүн Кэпи Ричидээс хуучин эд ангиуд хямд байхад үнэтэй шинэ эд ангиудыг роботууд худалдаж авна гэдэгт итгэлгүй байгаагаа хэлсэнд Ричид хуучин роботуудын эд ангийг дахиж үйлдвэрлэхгүй гэдгээ хэлж шинэ эд анги худалдаж авч чадахгүй төлбөрийн чадваргүй роботууд бол хэндэж хэрэггүй хог гэж томорлоо. Энэ үеэр Роднич Wonderbot-ийн тусламжтайгаар нисч яваад тэнцвэр алдаад удирдах зөвлөлийн хурлын өрөөний цонхоор унаад ирнэ. "Сайн байцгаана уу? Би гүйлдэд өөрийн бүтээлийг үзүүлэхээр ирлээ. Энэ бол миний бүтээл Wonderbot.
Родны ингэж урам зоригтойгоор хилээд Wonderbot-ыг хариулсанд Rachel Wonderbot-ыг барьж аваад шууд цонхоор гартал цүлж орхилоо. Бас урилгагүй орж ирсэн Родныг аврах соронзоор нааж үйлдвэрийн гадна тал руу гаргаад орхино. Яг энэ үеэр үйлдвэрийн хаалган дээр Rachel-ийн санаачилсан шинэ ураа үгийг байрлуулж байлаа. Тэндээс унсан соронзны үүрмэг Родныг бүрхэж элдв янзын сахал ус шиг болж тэрнийг тавгууцуулна. За, ямар байв да? За яах вэ? Би заавал эргэж ирнэ. Тэгэд Родны наалдсан соронзнуудтайгаа зууралцсаар арай ядан явлаа. Харин хаалгач тийм тэрнийг араас нь баахан элгэлж шоолсоор хоцорно. Тэгэд Родны элдв төмөр зүйлс өөртөө татаж явсаар эцэст нь нэг газын баллоныг соронзолж татаад бөө бужигнан үүсгдэг. Тэгэд нэг самбар мөргөж торхонд ороод бүр доош унсаар хогны сав руу унчихлаа. Энэ үеэр хотын өөр нэг хэсэгт хуучин эд ангиудтай роботуудыг устгалд оруулах үйлдвэр амс хийх завгүй ажиллаж байна. Хорон санаанд босс мадам Гаскет бол Rachel захирлын ээж нь байлаа. Мадам Гаскет ажилтнуудаа амраах завгүй зогсоо заагүй ажиллаулдаг. Удалгүй Rachel ээж дээрээ ирлээ. Би яг таны хэлснээр хийсэн. Цаашид ямар ч сэлбэг байхгүй. Тиймээс хэдхэн 7 хоногийн дотор тэд бүгдээрээ эвдэрсэн хэрэггүй амьтад болж хог хаягдал болоод хувирна. Тэгээд л тань дээр бүх хаягдал шууд ирэх болно доо. Чи Big Whale-ыг заавал зүйл дуусгах ёстой шүү. Тэгвэл угаасаа тэднийг засах хэн ч үлдэхгүй. Хэрвээ чи энийг хийж чадахгүй бол аав шиг гинжинд хоригдож дуусна гэж мэдээрэй. За тэгсэн хогийн саманд Родны нөгөө улаан робот Pin Wheeler-ийн дуулах дуугаар сэрж байна. Гэтэл тэр хөлийг нь аль хэдийн тонж, гутлыг нь мултлаад зогтож байгаа харагдана. Родны ч гутлаа авахар араас нь хөөхөд тэнд байсан торхнууд хойноос нь унж, дотроос нь төмөр бөмбөлгүүд өнхрөлдөж гарч ирлээ. Тэр хоёр бөмбөлгүүд дээр халтарч яг л бүжгэлж байгаа хос шиг эргэлдэж эхэлнэ. Ингээд эцэст нь Pin Wheeler халтарч унаад толгой нь биеэсээ салчихлаа. Тэгэд Родны гутлаа буцааж авсан бол Pin Wheeler өөрийн эд ангитайгаа нийлж чадалгүй хөөцөлдсөөр хоцорно. Энэ үед хогийн цэг дээр хэдэн роботууд хог ухаж хэрэгтэй эд анги байгаа эсхийг хайж байлаа. Тэгсэн тэдний дээрээс гинт Pin Wheeler-ийн толгой унаад ирэхэн дээрээ. Тэдэж тэрнийг харангуйта шууд таниад бушуухан тосч авлаа. Тэдэнтэй хамт байсан нэг эмэгтэй робот хажуугийн хогны савнаас Wonderbot-ыг олж аваад өхөөрд нь тэрвэрч байтал. Наадах чинь миний робот гисэр Родныг үгээд ирлээ. Тэр охин бол Pin Wheeler-ийн дүү охин Piper, харин бусд нь тэдний найзууд байж таарлаа. Тэгээд Piper-т Родны таалагдж тэрэнд Wonderbot-ыг нь буцааж өгдөг. За sorry байж байгаа. Борон та нартай гяс галзуу амттай реклам хүргэдэг. Тэгэхээр мөн борон энэ галзуу киног штэ. Цэвэр шоколадын шүмэг, шаржигнан бутрах жигнэмгийн төгс цогцол, үлгэр бискримтэй хамтран хүргэж байгаа билээ. Арааны шүлс асгаруулам энэ галзуу амттай үлгэр бискримийг найзтайгаа хуваалцвал бүр илүү галзуу амттай гэж байгаа. Та нар маань тэгээд мөн борогийнхэн тайлбарыг үзэнгээ үлгэр бискримийг дураараа амтлаарай. Цэвэр шоколадын шүмэг, шаржигнан бутрах жигнэмгийн төгс цогцол, үлгэр бискрем найзтайгаа хуваалцвал илүү амттай. Дураараа амтлуулгэр. За үлгэр бискримийг дураараа амтлаад кино тайлбараа үргэлжлүүлцгээе. За ингээд тэд хамтдаа сэлбэгийн дэлгүүр орсонд өөрийнх нь загварын эд ангийг үйлдвэрлэхэ болсныг мэдээд Pin Wheeler гонигллаа. Хариуд нь худалдагч Big Whale компани сайжруулсан шинэ эд ангиудыг санал болгосон ч тэдгээр нь дэндүү үнэтэй байна. Тэгээд ч Pin Wheeler-т ердөө хүзүү тогтоогч л хэрэгтэй байдаг. Одоо яах вэ? Сайжруулж чадахгүй бол тэгээд одоо хэдэн хэсэг болох зам үлдэжтэй. Энэнд нь Pin Wheeler-ийн дүү охин Piper ууралж тэрнийг сүрдүүлсэн ч нэмэр болсонгүй. Тэгсэн энэ үеэр Rodны гаднаас орж ирж таарна. Зүгээр дээ, ганц 2 болт байвал би засч чадна штэ. Ингээд Rodны Pin Wheeler-ыг засч өгснөөр тэр хоёр найзууд болцгооно. Тэгсэн энэ үед гинт гудамж цэвэрлэгч робот гарч ирсэнд Pin Wheeler-ийн найзууд сандарч бүгдээрээ нуугдлаа. Учир нь хуучирч муудсан роботуудыг тэр шууд хогийн цэг рүү авч яваад хайлуулдаг аж. Тиймээс Pin Wheeler албаар тэрний анхаарлыг татаж байх зур бусд нь цогтж амждаг. Дараа нь тэд Родныг нийтийн байрандаа дагуулж очоод авгагч Фэнитэйгээ танилцууллаа. Фэни игч жижигхэн гал тогоондоо Родныг ээлдгээр хүлээж авч ухтаад Pin Wheeler-тэй хамт байхыг нь зөвшөөрнө. За ингээд Pin Wheeler өөрийн жижигхэн өрөөгөө Родныг зааж өгөхөд хоёр гар нь мултраад унчлаа. Pin ер нь л хуучирч эд ангиуд нь суларсан болохыг Родны анзаарна. За тэгээд Родны Pin хоёр оройжин ярилцаж дотн найзууд болдог.
Маргааш өглөө тэд өглөөний цайндаа халуун тос суугаад сууж итэл гадаа нь бөөн үүмэн шууган болж роботууд божигнж эхлэхэд тэд гайхаад гадагш гарцгаал. Учир нь сэлбэгийн дэлгүүрт тэдний эд ангиуд байхгүй зөвхөн сайжруулах зориулалттай цоошин эд ангил худалдаалагдж байлаа. Үүнээс болоод тэд яхаа мэдэхгүй сандралдаад үүмэлдсэн байна. Хэрвээ тэд цоошин эд анги авч чадахгүй бол сэлбэг нь тасарч улмаар хогийн цэгт хүргэгдээд устгагдах аюулд орсон нь тэр байлаа. Гэвч залуу робот Родни Пинвиллерийг зассан гэдгийг тэд сонсоод бүгдээрэнд нь итгэл найдвар төрж тэрнээс тусламж хүсцгээв. Тэднийг өрөвдсөн Родни ч тэднийг засахаар шийдэж найзуудынхаа тусламжтайгаар эвдэрсэн роботуудыг нэг нэгээр нь засч эхэлсэнд засуулах роботуудаж уртаас урт очир үүсгээд дугаарлцгаана. Энэ талаар юу ч мэдээгүй Red Sheet-ийг иллэг хийлгээд тансаглаж байтал ээж нь гэнтхэн ороод ирлээ. Тэгээд хэн нэгэн хуучин роботуудыг засаж байгааг ууртайгаар хэлж энийг яаралтай тасалж зогсоохгүй бол тэдний шинэ эд ангийг хэн ч авахгүй гэдгийг Red Sheet-д хатуу сануулдаг. Харин нөгөө талд Родны зогсоо загвар ажиллаж олон роботуудыг засварлаж дууссан ч цаана дахиад л шил дараалан хүлээж байгаа роботууд харагдана. Тэгсэн ээжээс нь загтал ирлээ. Загталд аавынх нь бие муу байна. Шинэ эд анги олж авахгүй бол удахгүй эвдэрнэ гэж бичжээ. Родныгийн санаа их зовсон ч өөрөө очиод ямар ч нэмэргүй гэдгийг мэдэж байлаа. Тиймээс энэ бүх асуудлыг шийдэхийн тулд Big Weld-ийг олох ёстой гэж хатуу шийднэ. Аз болоход Wonderbot Rodneyд жил бүр Big Weld-ийн компанидэр болдог хүлээн авалтад Big Weld-ийг заавал ирдэг гэж ойлгуулахад Rodney ч тийшээ явахар боллоо. Ингээд Родни Пинвиллер хоёр дүрээ хувиргаж Пинвиллерийг гүнтний бараа бологч харин Родни гүнтэн болж хүлээн авалтад яваад очино. Энэ бол Родни фон Родни зебр гүнтэн. Бүрээ яагаад дуурахгүй байна? Яагаад гүнтэн гүгтэх бүрээ дуурахгүй байна уу? Уучлаарай эрхэмдээцээ. Алдаа гаргасан намайг алгадна уу? За, эзэнтэн маань тайвширсан учраас бид хоёр орлоо. Гэхдээ уучлаарай. Та хоёрын нэр зочдын жагсаалтад алга байна. Юу гинэ? Уучлаарай эрхэмдээцээ намайг алгадна уу? За, тэгвэл бид явлаа. Тэгээд биднийг яагаад оруулаагүй гэдгээ боостой чи өөрөө тайлбарлаарай. Явцгаая. Ингээд сандарсан хаалгач тийм тэр хоёрыг хүлээн авалт руу оруулахар болж тэр бүхэл гүнднээр алгадуулах хүсэлтэй байгаагаа хэлсэнд Пинвиллер тэрнийг унтал нь алгадаж орхиод дотогш орлоо. Тэгэд дотогш орсон даруйда Big Weld-ийг хайхаар тохиролцож ямар нэг зүйл болвол биедээ дохио өгөхөөр тохироод салж явцгаана. Wonderbot баарны хэсгээр хайж байтал бармен тэрнийг коктейлийн сав гэж эндүрээд Wonderbot-ийн дотор коктейл бэлтгэсэнд Wonderbot-ийн толгой нэргээд коктейлэндээ согтоод Big Weld-ийг хайхаа мартаж дороо бүжгэлж эхэлдэг. Харин нөгөө талд хүлээн авалтын танхимд Red Sheet ажлынхаа Кэпитэй яриа удаж сэтгэнхийг оролцсон ч нөгөөх нь тэрнийг тоолгүй яваад өгнө. Үүнтэй зэрэгцээд өөр нэг эмэгтэй робот Пинвиллерийг баян тэр бомтон гэж эндүрээд яриа үдсэнд дүрдээ итгэсэн Пинвиллер ч Big Weld-ийг хайхаа мартчихна. Ингээд тэдний хинэнч Big Weld-ийг олж амжаагүй байтал тайзан дээр Red Sheet гарч ирлээ. Харамсалтай нь өнөөдрийн хүлээн авалтад ноён Big Weld ирэхээргүй болсон. Оронд нь тэр бидэнд жижигхэн хайрцагтай бэлэг илгээсэн байна. Тэгсэн тэрний энэ үг Роднид сэжигтэй санагдсан учраас тэрнээс Big Weld хаана байгааг асууж уурандаа өмсөглөө тайлаад шидчихсэнд бүгдээрээ тэрнийг роботуудыг засаад байгаа залуу мөн болохыг таниллаа. Ууралсан Red Sheet ч хамгаалагчтай дуудаад тэрнийг бариулахад сандарсан Родны тохирсон ёсороо найзуудаасаа тусламж хүсэж дохио өгсөн ч Пинвиллер нөгөө нарийн бичиг бүсгүүтэй бүжиглээд анзаарах сөхөө байсангүй. Сандарсан Родны илүү чангаар дуугарч дохио өгсөнд Пинвиллер сая нэгэн тэрнийг анзаарлаа. За тэгэд хамгаалтын ажилтнууд Родныг барьж авсанд Red Sheet тэдэнд тэрнийг зайлуулахыг тушаалаа. Аз болоход Кэпи тэрнийг зогсоож би зогцуулъя гэд Родныг аваад явна. Тэднийг ингээд явах замд Пинвиллер Кэпи рүү дайрч саад болсон ч удалгүй учрыг ойлгоод тэднийг явуулдаг. Пинвиллерийн хойноос нөгөө бүсгүйч ирээд ингээд бүгдээрээ хамтдаа зугтааж амжина. Тэр Кэпи Родныг галтэргний буудалд хүргэж өгөөд гэрлүүн буцаах гэсэн ч Родны эсэргүүцэж харин эсэргээрээ Big Weld рүү хүргэж өгөхийг ятгалаа. Энэ хооронд үдшилгээс зугтаж амжсан Пинвиллер нөгөө нарийн бичиг бүсгүйг гэрт нь хүргээд салах ёс хийж баярлсандаа бүжгэлж угаад санамсаргүйгээр цэвэрлэгч машинд баригдчихна. Харин нөгөө талд Кэпи Родны хоёр Big Weld-ийн гэрийн гадаа ирж байна. Тэр хоёр хаалганы өмнө ирээд тогшсон ч хариу байсангүй.
Родны өөрөө хаалгыг нэгэд дотог шортол ажлын өрөөгөөр нь дүүрэн Биг Уэлдийн ажиллаж байсан загварууд байгаа харагдана. Гайхсан Родны өрөөнд дотор явж байгаад нэг жижигхэн даалууг түлхсэнд даалуунууд унахдаа Биг Уэлдийн царайг үүсгэхэд хамгийн сүүлчийн том хэсэг унахад авраг том даалуун давлгаа бий боллоо. Тэгтэл даалууны давлгаанд Биг Уэлдж серфинг хийсээр гараад ирнэ. Шүтэн биширч өссөн Биг Уэлдийг харж баярлсан Роднич шууд л өөрийн бүтээл болох Wonderboat-ыг тэрэнд үзүүллээ. Тэгсэн Роднигоос илүү сандарсан Wonderboat тэрнийг хараад шууд шээ салдаад ухаан алдаад унчихна. Тэднийг хараад Биг Уэлдж учрыг ойлгож зөвлөгөө өгнө. "Хүү минь, би чамд зөвлөгөө өгье. Чи бууж өг. Би хүмүүсийн амьдралыг сайжруулсан. Харин Рэйчет бүх ашгийг нь авчихсан. Тэр намайг ялсан. Тэр чамайг ч бас ялна. Тиймээс өөр ямар нэг мөрөөдөл хайж бол. Та бууж өгсөн юм уу? Тэгээд л та энд сууж миний аавтай адилхан гэмгүй ард иргэдийг золиосонд гаргахаар шийдсэн хэрэгүү? Та чинь Биг Уэлд үсттэй. Та юу ч засч чадна. Би уг нь тань шиг болохыг хүсдэг байсан юмсан." Ингээд урам нь хугарсан Родны тэндээс явлаа. Энэ үеэр хог цэвэрлэгч машин Pinwheel-ийг бусад хуучин эд ангийн хамт устгах үйлдвэр дотор суллав. Сандарсан Pinwheel тэндээс зүгтэх гэж оролдох боловч пүршинд орооцолдоод унжчихлаа. Яг энэ үед Рэйчет ээжтэй гинтийн бэлэг барьж олон янзын эртэ аимшигт робот үзүүлж байна. Тэр аимшигт роботын тусламжтайгаар Рэйчет хуучирсан роботууд болоод Родныг устгах болно гэдгээ ээжтэй хэлсэнд мадам Каскетж хөлн газар хүрэхгүй баярлдаг. Тэгэд пүршинд орооцолдоод унжиж байсан Pinwheel-ийг анзаарч барих гэсэн ч аз болоход Pinwheel пүрштэйгээ үсэрч холгийгч нь шидэгдчихдэг. Үүнээс болоод тэрний их биеийн бэлхүүсээр хоёр хэсэг хуваагдлаа. Аргагүй байдалд орсон Pinwheel арай ядан зөгтөж өөр нэг доод бие угэлж аваад тэндээс зөгтаана. Энэ хооронд урамгүй болсон Родны гэрлүүгээ буцах санаатай галт тэрэгний буудлал руу очиж тэндээс аавтайгаа удсаар ярьж байна. Родныгийн аавын бие муу байлаа. "Аваа, би Биг Уэлдтэй уулзсан. Миний бодсон шиг биш вэ нөө. Би чадсангүй аваа. Таны урмыг хугалсандаа харамсч байна. Чи миний урмыг хуглаагүй хүү минь. Мэдээж амаргүй байна. Гэсэн ч миний хүү мөрөөдлийнхөө төлөө тэмцэхгүй бол үлдсэн бүх амьдралдаа харамсаж явна штэ. Энэ бүхэн чамаас л шалтгаална хүү минь." Удалгүй Феникс чимдаантайгаа ирж найзууд нь бүгдээрээ тэрнийг гаргаж өгөхөөр ирлээ. Тэгсэн энэ үеэр аюултай нөхцөл байдлаас зугтаж амьдсан Pinwheel тэнд ирээд тэдэнд хогийн цэгдэх устгах үйлдвэрийн талаар хэлж байдал маш муу байгааг хэллээ. Энийг сонссон найзууд нь бүгд галт тэргэнд сууж Роднытой хамт тэндээс зугтаахаар шийднэ. Тэгсэн аавтайгаа ярьж урам орсон Родны тэдэнтэй санал нийлсэнгүй. Харин ч Рэйчетэд бууж өгөхгүй гэж шийдээд бусдыгаа уриаллаа. Тэгэд найзуудтайгаа хамт тэмцэж шудраг ёсыг сэргээхээр шийднэ. Тэр үед Биг Уэлд бас тэдэн дээр ирсэнд бүгдийнх нь нүд орой дээрээ гарах шахацгаана. "Хэрвээ чи тэмцэх гэж байгаа бол би ч бас чамтай хамт тэмцэнэ. Нэрэ тэр ихч чинь хэн блэ? Яагаад тэр үү? Мэдэхгүй юм да. Би насанд хүрсэн робот болохоор хань ижил энтер гэдэл. Бишээ. Яагаад та бидэнтэй хамт тэмцэх гэсэн? Тэр үү. Яагаад гэвэл Родны би чам шиг болмоор байна. Тэгвэл явцгаая." За ингээд бүгд хамтдаа Биг Уэлдийн үйлдвэр рүү явцгаалаа. Биг Уэлд үйлдвэр рүү өөрөө орж ирэхэд зарим роботууд гайхсан бол харин зарим нь алга тагшин угтана. Тэгэд Биг Уэлд Рэйчетийн байсан өрөөнд орж ирээд тэрнийг шууд ажлаас нь халлаа. Гэтэл Рэйчет айсан дүр үзүүлж гуйж өвдөх сөгдөжсэн. Биг Уэлдийг гиндүүлээд удсаар зохиод унахдаг. Тэгээд хамгаалагчдыг дуудаж тэрнийг хогийн цэг рүү хөргүүлэх гэж байтал Родны KP2 амжиж орж ирнэ. Тэгэд Wonderboat хамгаалагчдыг унгаж Родны Биг Уэлд хоёр цонхны шилийг харлаад нэвт гарч доош гулсаад тэндээс зугтаацгаана. Найзууд нь Пайперт тусгай даалгавар өгч ардаа үлдээгээд өөрсдөө тэдэнд туслахаар ирлээ. Ингээд тэндээс зугтах самдаа Родны Биг Уэлдийг зассанд удалгүй Биг Уэлдж ухаан орно. Энэ үеэр KP авраг соронзоор тэднийг өргөж авлаа. Тэгсэн дайснууд ч бас адил сорон зашиглаад татаж Биг Уэлдийг гартаа оруулахаар булаацалдж эхэлнэ. Тэгсэн Pinwheel болон бусд нь туслах гэж ирэх боловч өөрсдөө нэмээд соронцлогдчихлоо.
байдал буруугаар эргэж байгааг ойлгосон Родни нэлээд ноцолцсны эцэст соронзон холбоог тасалдагч бүгд доош унах үеэр өөрийнхөө бие гүйлд устдах үйлдвэрийн хаалгаар өнхрөөд орчихно. За ингээд бие гүйлд дайснуудынхаа гарт орлоо. Баярлсан мадам Гаскет бие гүйлдийг хайлуулахаар завдсан ч аз болоход Родни шатаах зуухыг ажилуулдаг араануудыг гацааж амжина. Үүнтэй зэрэгцээд найзууд нь ч бас туслахаар орж ирлээ. Мадам Гаскет тэднийг хараад нөгөө аимшигт авраг машин болон хөлсний ажилчнаа гаргаж ирээд тэдэн лөө дайруулахаар бэлдсэнд мань хэдэж айд сүрдэж эхэллээ. Тэгсэн хотын бүх хуучин роботуудыг дагуулж ирсэн Пайпер тэнд амжиж ирлээ. Ингээд роботуудын дунд ширүүн дулаан өрнө. Мадам Гаскет тулааны симхийг ашиглаад торхонд гадсан бие гүйлдийг устгах гэж оролдсон ч ууралж хэлгэнсэн Wonderbot тэрнлүү дайрч ширүүн тулалдана. Энэ хооронд Роднич бие гүйлдийг аварч амжина. Харин нөгөө талд роботууд Ratchet-ийн бүтээсэн авраг устгагч машинуудыг зогсоохоор байдгаараа тэмцэж байсан ч ямар ч үр дүнгүй байлаа. Гэвч Wonderbot эцэст нь Мадам Гаскетыг буулгаж авахтаа зэрэгцээд Родни бие гүйлд 2 авраг том хөрөөний тусламжтайгаар устгагч машинуудыг цохиж унгаж чадлаа. За ингээд машин нь унахад Ratchet амьд үлдэхийн тулд Мадам Гаскетээс зуурсан бол Мадам Гаскет ирчээрээ галтай зуух руу шидэгдлээ. Харин Ratchet нөгөө талд Мадам Гаскетэд баригдаж дүүжлүүлсэн байсан эцгийнхээ хажууд дүүжлэгдээд үлдэнэ. За ингээд Родни болоод хуучин роботууд ялалт байгуулж хот даяараа энэхүү ялалтыг тэмдэглэцгээв. Тэгээд Родни төрлөх хот даяарсанд ээж нь баярлж шууд аав руу явж очлоо. Гэвч аавынх нь босс тэрэнд чөлөө өгсөнгүй. Энэнд нь уралсан Herb анх удаага босстой уралж, босс руугаа аяг угаагчаа шидчээд ажлаа хаяад хүүрүүгээ явдаг. Төрлөх хоттой ирсэн Родни аавтайгаа бие гүйлдийг танилцууллаа. Тэгээд бие гүйлд Роднигийн аавд 2 удаа өөрийгөө шинжилэхэд хүрэх хангалттай эд ангиудыг бэлэглэнэ. Хуучин намайг болоод манай үйлдвэрийг аварсан баатар. Харин одоо танай хүү Родни миний баруун гарын туслах болсон гэдгийг дуулгахаар ирсэн. Баярлалаа аава. Та надад хамгийн чухал зүйлийг зааж өгсөө. Та надад итгэсэн. Төрсөн цагаас ч хойш хүү минь. Аава, нэгэнт миний мөрөөдөл биелсэн болохоор одоо би таны хүслийг биелүүлэхийг хүсэж байна. Та үргэлж хөгжимчин болохыг хүсдэг байсан. Одоо та бүгдэд сонсгож болно. Бүгдэд сонсогдохоор нэг хөгжимдөч. Ингээд Родни аавда хөгжмийн зэмсэг бэлгэллээ. Баярлсан аав нь хөгжим тоглож эхлэхэд бусад роботууд нэгдээд бүжиглж баярлан хөөрцгөнө. Ингээд Родни Copperbottom болон тэрний найзуудын түүх аз жаргалтайгаар өндөрлснөөр энэ галзуу анимашн маань дуусаж байгаа юм. За, энд хүрээд энэ галзуу хөөрхөн анимашны тайлбар маань дуусч байна. За, яг л борогоход хэлснээр галзуу хөөрхөн сонирхолтой анимашн байсан байц. Тэгэхээр та нар маань борогохон сонгоод ярьж өгсөн энэ анимашныг үзээд, сонсоод юу ойлгож авснаа бичээрэй. Тэгээд бороноос тэргүүр чинь бас та нарт хэрэгтэй юм ярьж ойлгуулж чадж гэнэ үү гэдгээ бас чинь хараад авъя гэж бодлоо. Тэгээд борогийнх нь тайлбар ойлгомжтой байж таалагдсан гэж найдаа. Тэгэхээр энэ галзуу хөрхөн анимашныг муу борон биш үү? Цэвэр шоколадын шумг шаржигнан бутрах жигнэмгийн төгс цогцол үлгэр бискримтэй хамтран хүргэлээ. Найзтайгаа хуваалцвал илүү галзуу амтагдах үлгэр бискримийг та нар маань тэгээд дураараа амталцгаагаарай. За тэгээд та нар маань сабадараагүй бол саба, дарцсан бол лайк дарахтал болоо явж байгаа юм. Бас галзуу анимашн сувгийг мэдэхгүй хэн нэгэндээ шеэрлээрэй. Хэдүүлээ тэгээд дараагийн бас нэгэн галзуу хөөрхөн анимашны тайлбараар эргээд уулзцгаая.